Сэмэцгэнээр сонсогчдоо та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Намайг Око гэдэг. Тэгээ та өнөөдөр Око Audio Experience-ийг сонсох гэж байна. Тэгэхээр 7 хоног болгон би яг энэ подкастаараа дамжуулж өөрийнхөө Facebook дээр явуулдаг Live Око нэвтрүүлгийнхаа аудио хэлбэрийг танд хүргэх болно. Энэ нэвтрүүлгийн хөвчлэн миний өдөр тутам хийдэг ажил болох гарааны бизнесүүд, олон улсын болон Монголын шилдэг үүсгэн байгуулагчид гарааны бизнесүүдээс сурсан зүйлээ ярихаас гадна мэдээж яг тэр гарааны бизнесийг үүсгэн байгуулан явж байгаа хүний entrepreneur хүний хувьд бид нэр хэрхэн өөрсдийгөө хамгийн оптимал төвшөнд нь авч явах вэ? Өөрийгөө хэрхэн хакердах вэ? Бүтээмжээ яаж өсгөх үү гэх мэт сэдвүүдээр ярих болно. Та бүхэн хэрвээ аудиог сонсож явах үед бас би асуулт гэж олон хэлэх болно. Харамсалтай нь тэр нь зөвхөн Facebook Live-ыг үзэж байгаа хүмүүст зориулж хэлж байгаа. Гэхдээ сонирхолтой асуултууд гарч ирдэг, хариулт нь ч гэсэн танд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Танд нэг ч гэсэн хэрэгтэй юмыг өнөөдөр сонсох нь байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол подкастын доод хэсэгт нь комент хэсгээ үлдээгээрэй, бас ревю үлдээхээ битгий мартаарай. 1 2 За 1 2 Орчсон хүмүүс сонсож байна уу? Сонсогдож байгаа бол ингээд дараад өгөөрэй. 1 2 сонсогдож байна уу? Сонсогдож байгаа бол ингээд синхэр юун дээр дараад өгөөрэй. Alright. За орж ирсэн хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдв болохоор том юм ярил зүгээр л эдгээрийг хийгээд сурчих гэсэн нэг юм байгаа. Энэ нь болохоор нэвтрүүлэг хийж эхлэе. Гарааны бизнесгээ нэвтрүүлгийг хийж эхэлснээс хойш ерөнхийдөө нөгөө гарааны бизнес бид нэр 7 жилийн өмнө сарда Монгол интернет хийгээ явж яснаас хойш гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой, entrepreneur болох сонирхолтой. Эсвэл зүгээр л өнөөдөр өөрийнхөө амьдралыг нэг тодорхой хэмжээгээр сайжруулах сонирхолтой залуучууд дандаа их юм асуудаг асуултуудын ихэнх нь юу байх вэ гэхээр би юу сурах вэ? Би ямар чадварыг эзэмших вэ? Тэгвэл би өнөөдөр магадгүй амжилтанд хүрэх вэ гэсэн чиглэлийн тийм ээ яг тухайн тэр асуулт байсан биш ч гэсэн нэг тиймэрхүү чиглэлийн асуугаад идэг. Тэгээд тэрнгийн ингээ хариулт нь болохоор мэдээж айгүй олон зүйл байж болно тийм үү? Тэрэн дотор яахлаар хүсүүсөө хэрвээ би хэдийгээр би одоо боловсролын системийг муулдаг ч гэсэн их сургууль 10 жил сурсан байх хэрэгтэй эдэн зүйлүүд байна. Монгол уламжлалт ясаасаа нэг сурсан зүйлүүдээ хувь хүнийхээ хувьд гайгүй би даасан байвал зүгээр байна. Дээрэс нь мэрэгжил, мэдлэг гэдэг зүйл дээр олон зүйл байдаг. Гэхдээ тэгээд ингээ ярингуут мэдээж тэрийг өнөөдөр тэр асуусан хүнд нэг хариултаар ингээ хариулчихад айгүй хэцүү. За тэгээд тэр хариултыг нэг удаа сонслоо гэх тэр хүн нь тэр юу хариултыг аваад тэрийг өнөөдөр өөртөө хэрэгтэй мэдлэг чадвар болгоод ингээд авчина гэдэг айгүй хэцүү. Тэгэнгუთ би энэ сэдвийн хүрээнд юу бичсэн бэ гэхээр энэ нийтлэл маань юу бичсэн бэ гэхээр хэдλээ олон тийм том юм яриха болий. Хэдлээ ерөөсөө зүгээр л нэг маш энгийн өнөөдөр та амьдралдаа хэрэгжүүлж болох үз 10 баха би 2 3 4 5 6 7 8 9 ширхэг ийм сэги бит хоёр 9 ширхэг ийм ерөөсөө л ийм нэвсийг л хийчих зүгээр л эдгээрийг л хийгээс урчих гэсэн нэг юм лист гаргасан байгаа шүү. Тэгээд энэ нэвсийн талаар одоо ярина. Өнөөдрийн сэдв энэ байна. Олон том юм ярихгүйгээр гэхдээ миний бодлоор өнөөдөр үүсгэн байгуулагч болоо явж байгаа, гарааны бизнес хийж явж байгаа. Эсвэл зүгээр л олон улсын байгууллагад ажиллаж байгаа. Эсвэл ажилдаа өнөөдөр Монголд ч байсан хамаагүй нэг компанид, нэг газар амжилттай, бүтээмжтэй ажиллаа, бус хүнтэй хамтрахад энэ нэг 9 зүйлийг л хийдэг болчихоо. Тэгэх юм бол миний бодлоор таны өөрийн чинь хувийн чинь хамаагүй дараагийн 2 юм уу 3 дахин өснөө гэж боддог байгаа тийм үү. Би нэг ярьдаг юмтайгаа эрэгтэй хүн нэг өсхийн нэг айгүй том шинж тэмдэг нь юу байдаг вэ гэхээр өөрийнхөө арьс мэрийн хувцсыг өмсөж эхлэх, том хувцас яг өөрийнхөө арьс мэрийн хувцсыг өмсөж эхлэх гэж ярьдаг. Тэрдээ яг адилхан энэ 9 зүйлийг хэрвээ хийчих юм бол entrepreneur хүн үүсгэн байгуулагч хүн эсвэл гарааны бизнес авч явж байгаа хүн эсвэл нэг багт ажиллаж байгаа хүн нэг том алхмыг энэ 9 зүйлээр хийчих болов гэж бодож байна. Тэгэхээр сэдв өнөөдрийн сэдв тийм байгаа шүү. Тэгээ энэний тухай задлаад ярина. Блог постоо тавиагүй байгаа. Өглөө эрт тавиул хэрэгтэй байдгийг гэдгээрээ тагаад би маргааш өглөө эрт medium дээр тавина. Тэгээд medium хаягаа энчээ тавьчих. Тэгээд та хэрвээ энэ өнөөдөр ярихаас гадна хэрвээ өөрөөсөө бас үзье гэж уншия гэж байгаа бол маргааш уншигвал энэ хаягаар орж уншаа. Тэгээд ер нь миний Twitter ч адилхан, Instagram ч адилхан бүгдээр энэ OCOD гэж задлахгүй хуваахгүй бичих юм бол ингэж гарч ирдэг явах. За өнөөдрийн мэдээлэл. Өнөөдрийн хамгийн том мэдээ гэвэл энэ нэг пэйжийн нэр болов гэж бодож байна. Олон хүмүүс гайхаж байгаа. Бензин гама гэж болцсон байна гэж.
бид түрүүн эхэлдээ хэлсэн бензэ гэдэг маань Монголын стартап одооноос 2 жилийн өмнө юм хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд 2-3 удаагийн хувиргалт өөрчлөлтүүдийг би лайв болгон дээр хэлдэг, нэг юм ойлгосон, нэг юм алдсан гэх мэтэр яг л гарааны бизнес явах хэвээр замлаараа явж байгаа, сурах хэвээр юмас сурч байна. Тэгээд эцэст нь бид нэг юм product market fit буюу зах зээл бараа бүтээгдэхүүний нийцэл гэдэг юмыг хайгаа явж байгаа компанийн хувьд ингээд бид нар дараачихаа хувьслыг хайгаа явж байсан. Тэгээ байжсэн чинь тэр үед нь та бүхэн мэдж байгаа Enku Live яг энэний дараа 6:30-аас явна. Инк болрыг мэдэн. За тэгээ Enku Live дээр сүүлийн үед буйнаа гэд одоо эрүүл ээжүүд гэдэг энэ гой группийг авч явдаг. За тэгээ номин гэдэг одоо манай бид нартай олон удаа ажиллаж байсан хэд удаа харж байгаа бах. Бид хэд хоорондоо юу хийж байгаагаа яриад эхэлсэн чи бидний ерөөсөө нийтлэг нэг ижил зорилготой гэдгийг ойлгосон. За ингээд шинэ мэдээлэл өгч шүү. Энийг би дээр өнгөрсөн 7 хоногт ярина гэж байгаа яриаггүй. Тэгээ одоо ингээд задлж байна. Бид нар дараагийн pivot буюу бензиний дараагийн хувьслыг таадаг хуваалцж байна гэсэн. Тэгээ би тэд ярьж агаад манай Люк бид нар ингээд тавлаа ярьж байгаа бид нар юу хийсэн бэ гэхээр хөөе бид нар ерөөсөө явж юу их гээд байна гэсэн чинь хувь хүнийг өөрийн төгс потенциалтай хүрэхэд нь л туслах гэсэн юм байна. Гарч байгаа өнцг нь арай ондоо байсан бах тийм үү. Инк болоор буйна номин маань илүү эмэгтэй хүн тэгээ ялангуяа эрүүл байх, жин асах энэ төр гэдэг өнцгөөс нь илүү сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг өнцгөөс нь ярьдаг байсан бол бензин болохоор илүү бизнес эрхлэлт, хувь хүний хөгжил гэдэг өнцгөөс нь ярьж байсан. Гэхдээ сэдв хайлаад бид нар буцаад бас яах аргагүй л янз бүрийн бусад зөвлөгөөрөө энэ төр орж ил таарж байсан. Энэ лайв туршилт байсан, энэ бензин ТV гэдэг зүйл энэ жилийн турш явхад хүмүүсийн үзэж байгаа хүмүүсийн эрэлт нь асуудаг гуйдаг юм яг л буцаал адилхан би өнөөдөр яаж өөрийнхөө потенциал төгс ертөнц төгс байдалтай хүрч чадах би яаж өөрийгөө өнөөдөр илүү мэдлэгтэй илүү чадвартай илүү энергитэй тийм болох уу гэдэг ийм хүсэл эрмэлзэл тийм эрэлт асуулт гуйлт дандаа гарч ирдэг байсан. Тэгээд тэрнийхэн дагуу бид хэд ярьж байгаа. Хөөе бид нар ерөөсөө ижил юм хийж байгаа юм явж бид нар ерөөсөө англиар болохоор бид нар тийм ээ full stack project гэж байгаа. Бүтэн ерөөсөө хүнийг ерөөсөө идэх уух юмнаас нь ахгуулаад юу амьдралынхаа стратеги гарах мэтэр ийм бүтэн ийм цогц full stack ийм complex project Gamma гэдэг нэртэй ийм болж хувирч байгаа. Тэгэхээр цоош нь дараагийн бензин гэдэг нэр утгагүй байхгүй болно. Ирэх 1 сар 2 сарын хугацаанд байхгүй болох байх. Тэгэхээр энэ пэйжийн нэр ондоо болоод бензин биш болж хувираа дан Gamma болох үед битгий гайхаарай бензин Gamma болж хувирч байгаа шүү. Тэгээд бид нар ийм хувь хүнийг өөрийнхөө төгс потенциалд нь хүргэдэг ийм цогц гарааны бизнес болж хувирч байгаа. Тэгээ мэдээч хэрэг технологи хөшөөрөгдөн. Тэгэхээр хуучин та хэдийн харж исэн бензин app. Гэхдээ энэ 2 дугаар хөлбөрийн олон хараагүй байгаа. Энэ app маань App Store дээр байгаа. Энэ app маань тунхаглахгүй Gamma гэдэг app болно. Гэхдээ бид нэр зөвхөн application биш. Өмнө бодож ирсэн технологи хүн хоёрыг ингэж холбож тэр хоёрын хоёулынхын давуу талыг авсан байдлаар хамаагүй effective гэж ярьдаг өөр нөлөө бүхий яг үнэхээр хувь хүний зуршлыг өөрчилж чадсан, шин зөв, эрүүл, хэрэгтэй зуршлыг гаргаж чадсан, тэр хүнийг өөрийг нь таньж чадсан гэмтэр нэг амар том зорилгыг өөртөө гаргаад Gamma гэдэг шинэ компани болж хувирж байгаа шүү. Тэгээ тэр утгаараа пэйжийн нэр өнөөдрөөс эхлээд бензин Gamma болж байгаа тун утгагүй Gamma гэн тэгээ энийг Gamma TV гэж нэрлэн. Гэхдээ энэ айгу гоё гэж уужаан би дээр ярьж байсан энэ шинэ хувьсэл маань бүр яахааргүй бид нарт айгу гоё ихтгэл үнэмшил гаргаад байгаа. Энэ юу вэ гэхээр эцэст бид нар яг бодит өөрчлөлтийг нийгэмд гаргах гад бизнес үсгээд явж байгаа. Тэгээ стартап тим байх тусмал урт хугацаанд өндөр амжилтанд хүрэх магадaltaй байдаг. Яг л бид нар жинхэнэ хүний асуудлыг шийдэж байгаа. Жинхэнэ хүнд үндсэн гэдэг зүйлийг үүсгэж байгаа. Хиймэл юм үүсгэх гээгүй. Тэгээд тэрийг бид нар ашгүй технологи хөшөөрөгдөн хүний оролцоотойгоор шийдэх арга олж яах гэж бодож байна. Хариултууд тодорхой биш. Бүх хариултыг нь бид нар очроо олно. Хийх тоолондоо бид нар яг л замналаараа яваад зөв юм зөхөн, буруу юм зөхөн алдах үедээ алдна, онох үедээ онно те. Гэхдээ бид нар ямар ч байсан ийм Gamma гэдэг цааш нь гарааны бизнесийг бий болгож байгаа. Зорилго хэвээрээ энэ нь олон улсын компани болж хувирна. Монголд анхныхаа гаргана. Тэгээд тэнцэнээсээ гараад бид нар олон улсад гарсан Сингапур суурьтай англи хэл дээр суурилсан Монголын бас гарааны бизнесийг үүсгэнэ гэд ажиллаж байгаа. Тэгэхээр ийм утгатай нэр шүү. Хамгийн том мэдээ гэвэл ярих юм гэвэл тэр л байна. Тэгээ Gamma-гийн хувьд аль хэзээ
үйл ажиллагаануудыг явуулж байгаа тийм ээ. Тэгээд тэр болгоно ингээ баг багаар бид нарт таадад гарч байгаа. Инку лайв бас үргэлжлүүлээд нэг цагийн дараа гарахтаа өшөө дэлгэрэнгүй мэдээллийг таадад хүргэнэ гэж бодож байна. Гэхдээ миний зүгээс өнөөдөр ингээд мадуу ингээд зогсоо. Тэгэхээр гаматай холбоотой, мэдээтэй бензинтэй холбоотой янз бүрийн асуултууд байвал энэ ч бичээд байгаарай. Тэгээ би тэрэнд нь хариулъя. Амар exciting бидний хувьд үнэхээр гоё зөвүүн цагаа яг олсон ирж хайсан юмныхаа хариултыг яг олчихсан юм шиг санагдж байгаа. Тэгээд нэг ийм шинэ өөрчлөлт, шинэ том мэдээ гарч орж тэгээд утгагүй нэг сарын дараа биш худлаа ярьж байна. 5 сарын 7-ны өдөр би Монголд очиж байгаа. 7-ны оройн бид нар Echelon 100 Echelon qualifier буюу Азийн топ 100 стартапд Монголын компаниг шалгаруулах үйл ажиллагаа би дээр үес хэлжсэн. Тэр болон 5 сарын 7-ны орой Улаанбаатарт болно. Тэгээд тэрэн дээр Сингапураас шүүгч очиж байгаа. Тэгээд бид хоёр цуг очин тэгээд бас Монголын эдэн шүүгчтэй хамтарч байгаа. Бид нар стартап тэмцээн явуулж байгаа шүү. Тэгэхээр тэр 7 хоног би Монголд байна. 7-оос 12 хүртэл. За 7 хоногийнхоо сүүлд нь болохоор бид нэр 2 үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тэр нь болохоор Co-working Mongolia Conference гэдэг юм зохиолж байгаа. Тэрнийхээ үеэр магадгүй бид нар Gamma-гийнхаа лончийг жижиг байдлаар хийж хүмүүст Gamma гэж юу юм, энэ шинэ нэр, энэ шинэ брэнд, энэ шинэ компани, энэ шинэ стартап яах юм бэ гэдгийг танилцуулах гэж зорино гэж бодож байгаа шүү. Тэгэхээр өшөө бас дэлгэрэнгүй мэдээлэл тэнцээ гарч ирнэ гэсэн. Дараагийн мэдээ гэвэл тэр байна. За өөр мэдээлэл саяны хэлсэн 2 том үйл ажиллагаа хэрэгтэй гэж бодож байна. Ойрын хугацаанд топ 100-ийн мэдээлэл нэтээр тарах болно. Стартап Монголын пэйжээс таад уншиж болно. За тэгээд би энэ мэдэн дээр бас нэг ярьдаг юм нь болохоор стартапын ертөнцид явж байгаа зүйлүүдийг ярьдаг. Ялангуяа Азийн зах зээл дээр явж байгаа зүйлүүд. Тэгээд тэнд болж байгаа зүйлүүдийг та хэд мэдэх нэг арга нь миний Twitter хаягийг дагуул би дандаа тэр Twitter-лээ явж байгаа. Янз бүрийн их сурвалжаас сурсан Азийн стартапын ертөнцид болж байгаа мэдээллийг хуваалцаа явдаг. Тэгэхээр тэрийг дагчвал би их нээлттэйгээр ингээд тавиад байдаг тэгж мэдэх нэг арга гэж. За энэ дээр нэг ярих хэвээр мэдээлэл гэвэл Icon дээр тавигдсан Монгол банкнаас гарсан журам байгаа. Энэ журам нь юу байсан бэ гэхээр энэ 7 хоногт зарлагдсан 4 сарын 23-нд гарсан Twitter дээр тавьсан байгаа шүү. Энэ юу байсан бэ гэхээр Монгол банкнаас үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон захин мөнгө түүний үйл ажиллагааг наривчлан зохицуулах эрх зүйн орчуулгыг бүрдүүлэх аюулгүй найдвартай захин мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор захин мөнгөний журмыг шинээр боловсруулж батллаа гэж байгаа. Тэгэхээр энэ Монголын хувьд айгүй том алхам гэж бодож байна. Бид нар биткойны тухай зөндөө ярьсан. Ерөнхийдөө одоо Candy, Most Money, за тэгээд Lendman тийм ээ мэдж байгаа бүгдээрээ их мэтэр финтекийн тоглолтууд агиох болж байгаа. Бид нар өнөөдөр мөнгө гэдэг концепт яхааргүй захин ертөнц рүү хувирж эхэлж байгаа. Монгол бусад орноос илүү айгүй хурдтайгаар том алхмуудыг хийж эхэлж байгаа. Тэгээ энийгээ дагаад манай Монгол банк манай аль хэзээ журам батлаад энэ талаар судалж энэ талаар идэвхтэй харж эхэлж байна. 3-7 хоногийн өмнө бид нэр Сингапурт уулзж байсан Монгол банкныга зарим төлөөлөгч нартай тэгээд энэ талаар судалж асууж бид нар ч гэсэн өөрсдөө санал бодлыг хуваалцчихсан. Тэгээд энэ журмын дагуу энэ одоо компаниуд зохицуулагдах болно гэж бодож байна. Тэгээд дөрвч миний хэлсэн шиг энэний ачаар хэрэглэгчийн аюулгүй байдал бий болно. Дээрээс нь Монгол улс тийм ээ улсынхаа хувьд бид нар өнөөдөр энэ шинэ инновац энэ салбарын эвдрэл за тэгээ энэ санхүүгийн салбар гэдэг бол маш чухал салбар. Энтэй яаж бид нар зөв харьцаж зөв учраа олох вэ гэдэг дээр ингэж журам гарч иж айгу гой зөв алхам болсон гэж бодож байна. Энэ тэгэхээр мэдээний нэг нь энэ 7 хоногт гарсан нэг том бидний бас мэдэх ёстой мэдээний нэг гэж бодож байна. За өөр мэдээ гэх юм бол Texas компанийн хувьд бид нар Bangalore дахь акселераторыг зарласан байгаа. Энэ нь 7 хоногт өчигдөр зарлагдсан. Энэ бид нар энэтхэгт ингээ анхныхаа акселераторыг нээж байгаа гэсэн үг. Тэгээ Texas India бид нар энэ жилийнхаа өмнө нээсэн бол энэ жил ингэж нээсэн байгаа. За өөр нэг сонирхолтой мэдээг бол Sumitomo Mitsui Card гэдэг одоо та бүхэн мэдэх бах компани нь Японы Soft Space гэх гарааны компанид хөрөнгө оруулж байгаа. Энэ нь өөрөө бас Stripe-д хөрөнгө оруулж байсан компани байгаа. Тэгэхээр финтекийн бас нэг томоохон хөдөлгөөн болсон гэсэн үг. Тэгэхээр энэ Японы тоглогч үүнийг ашиглаад яг л нөгөө Stripe шиг бас юм карт уншигчл хийдэг компани байсан юм байлаа. Тэгээд одоо ийм Sumitomo Card-а оруулснаар өнөөдөр үйл ажиллагаагаа нэлээд цар хүрээтэй хийх боломж гарч байгаа гэсэн үг. Тэгээд яг энэтэй бас холбоотой шинэ мэдээ гэх юм бол бид нэр
бас ийм үйл ажиллагаа цар хүрээтэй болох зорилгоор өнөөдөр Unglobal-ийнх маань өнгөрсөн 7 хоногт ирсэн таад мэдж байгаа. Тэг бид нэр уулзаад яг одоо Texas-ийн өөрийнх нь манай Rakuten Accelerator-т орох гээд үйл ажиллагаанд оролцоо байж байгаа. Бас яг адилхан өнөөдөр хэрвээ бид нар Rakuten-тэй хамтарч чадах юм бол Texas-тай хамтарч чадах юм бол өөр олон улсын зах зээл рүү тухайн нэвтрэх олон том алхмууд замналуудыг өөртөө нээх болно. Тэгэл гарааны бизнес яах ёстой бүх өөртөө байгаа боломжуудыг хайгаал тэр болгоноор өөрийнхөө тийм ээ өмнөө байгаа тэр бэрхшээлүүдийн ард гараад market penetration, market acquisition гэж ярьдаг тэрний зах зээлийг эзэмших төлөөр дайрах хэрэгтэй. Тэгээ тэрний нэг том алхмыг зөрөгтэй хийж байгаа нэг алхмуудын нэг нь энэ бас нэг юм мэдээлэл байна. За өөр сонирхолтой мэдээ гэх юм бол та бүхэн би нэг олон удаа ярьж байсан WeWork компани одоо Аз намхан талаад маш их хэмжээний хөрөнгө оруулалт намхан талаа гэхээс илүү зүүн Азад ялангуяа маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Тэгээд тэр хоорондоо түүнийгээ дагуу одоо би дээр ярьжсэн шинэ мэдээ гэх юм бол зүүн Азад орж байгаагийнхаа хувьд одоо зөвхөн Сингапурт гэхэд энэ жилдээ багтаж энэ жилд анхныхаа офсыг нээснээс хойш аль хэзээ 9 газрыг нээх гэж байгаа. Тэгээд түүнтэйгээ яг адилхан бусад Азийн Жакартад 2-ыг нээж байгаа юм байна буцаагаад. За тэгээд зарим нэг газар нь WeWork орж ирэхдээ байгаа тоглогч нарыг acquire хийх байдлаар орж ирдэг. Зарим нэг газарт нь өөртөө орж ирж байгаа тийм ээ. Шанхайдах мэдээллийг би өнгөрсөн 7 хоногт хөрвжсэн. Тэгээ WeWork маань одоо болохоор 6.9 тэрбум долларын санхүүжилтийг босгож чадсан байдаг. За яг түрүүчийн адилхан зүүн Азад бас нэг нэвтэрч байгаа шинэ орнууд гэх юм бол Тайланд байна, Малайз байна, Филиппин байна. Тэгээ ер нь одоо үнэхээр одоо санхүүжил босгосон компани зах зээлийг эзэмшиж байгаа acquisition-ыг хэрхэн aggressive хийдэг талаар айгүй сонирхолтой зүйлүүдээ бас харагдж байгаа. За өөр одоо бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Meituan гэдэг энэ хятадын энэ компани байдаг. Нөгөө одоо яг Grab шиг мөртлөө track буюу том тээврийн хэрэгслийг хэйлддэг, дууддаг. Тэр компанид өнөөдөр Google, SoftBank компани хоёлаа хамтарч 1.9 тэрбум долларын санхүүжилтийг хийхээр болж байгаа. Маш том раунд одоо ер нь сүүлийн үед нэг тэрбумаас буусан үнэлгээний мэдээллүүд мэдээний сайтуудаар гарахаа байсан байгаа тийм ээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой Google, SoftBank хоёр хамтарч орж байгаа юм том сонирхолтой маш том хөдөлгөөн болсон байгаа. За тэгээд та хэд мэдж байгаа Uber-ийн зүүн Азийн зах зээлийн Grab авсан байгаа. Гэхдээ тэгээд Grab Uber-ийн Сингапурт аппликейшн унтраах байсан боловч засгийн газар хориод Сингапурын засгийн газар хорсноос болоод ойрын хугацаанд аппликейшн унтраахгүй болоод тэгээ Uber-ээр одоо ч гэсэн ашигласан хэвээр аваад гэхдээ ойрын хугацаанд тэр аппликейшн хагдаад бид нар бүгдээрээ Grab-ыг ашигладаг болж хурж байгаа. Тэгээд тэрнээс нь болоо би өөртөө одоо Grab ашиглахаа болсон. Уга Uber ашиглахаа болоо Grab ашигладаг болж байгаа. Тэгээд ингээ харангуут UX дээр одоо анх удаага би Grab-ыг яг юм нэлээд ойрын байнгын байдлаар ашиглаж байна. Тэгээд энэжээс анзаархад хоёр компани хийжлэн мөртлөө нэг нэгнээс технологи айгүй ялгаатай юм байна гэдг нь айгүй анзаарчихсан. Яг үнэхээр л өөр ингэсэн UX-ийн ялгаатай. Тэгээд тэрэн дотор жижигхэн маш жижиг нюансуудаар айгүй нэг талаасаа нөгөөх нь давуу үүсгэсэн, давуу талыг үүсгэсэн байдал байдаг юм байна. Grab gamification буюу reward system-ыг үнэхээр сайн хэрэгжүүлсэн байдаг юм байна гэдгийг ойлголоо. Тэгээ би тэн дээр бас олон зүйлийг алдсан юм байна гэдгийг ойлголоо. Би дээр үд ашигладаг байсан, Uber дээр ашигладаг байсан. Бүх мөнгөө Grab зарж исэн бол өнөөдөр би хамаагүй өндөр рейтингтэй тийм хэрэглэгч болох байсан юм байна. Гэхдээ тийм энгийн ялгаа Grab шиг Uber шиг компани нэвтрүүлж болох байсан юм дээр нэвтрүүлээг үгээс болоод тийм ээ. Гэхдээ яагаад өнөөдөр би Uber-ыг ашиглаадсан энэ гэх мэтэр айгүй тийм бас нэг юм хоёр талын нөгөө UX харьцуулах айгүй гой боломж гарч ирсэн. Тэгээд ийм хоёр зах зээлийн том хувь эзэмшигч хоёр компаниудын хоорондын UX-ийг тийм том ялгаа байхгүй болов гэж бодсон чинь нэлээд ялгаатай байдаг юм бэ сая бол ойлгож авлаа. За гэх мэтэр ингээд Азийн бусад том мэдээнүүдийн ингээд дуусъя. Та тэгээд хэрвээ түрүүч хэлж байгаа иймэрхүү мэдээллүүдийг цаг тухайд нь аваа яваад гэх юм бол би Twitter дээр унших тоолондоо тавиа яваад байдаг. Тэгэхээр та хэд хараад өөрсдөө дагаад тэнцэнсээ өөрийнхөө мэдээллүүдийг аваад яваад байж болно. Мэдээллийн хувьд ингээд өнөөдөр дуусгая. Тэрнтэй холбоотой саяны хэлсэн мэдээнүүдтэй холбоотой мэдээлэл асуултууд байвал явуулаад байгаарай. Тэгээд би тэрнийхээ дагуу хариулъя. За сэдв рүүгээ орохын өмнө асуултууд авъя. Асуултуудаа хараад
Тэг өнөөдөр. Цаг одоо 5 цаг 56 минут болж байна. Тэгэхээр хэдлээ нэг 6:30 хүртэл явна. Окей. За энэ чи Накарара сайн уу? Кореогоос үзэж байна. Сайхан өдөр байлаа. За Нака сайн байна уу? Зүүчи Батбаатар energy management-ийн талаар ярил сонирхолтой байх гэж бодож байна. Зүүчи Батбаатар би energy management-ийн талаар өмнө нэлээд удаа лайвууд дээр ярьсан байгаа. Бичлэгүүд дээр байгаа. Гэхдээ ирээдүйдээ бид нэр Gamma гэд мэдээж энэ одоо шинэ брендийн доор тэр сэдв бол яхааргүй хөндөгдөн. Тэгээ тэрний хадах ярина. Гэхдээ бас ойрын хугацаанд магадгүй энэ талаар ч гэсэн нийтлэл тавиад яг юм тусгай нэг лайв хийвэл миний өөрийн айгу дуртай сэдвүүдийн нэг тийм ээ. Energy management. Гэхдээ одоо би дахиад нэг хувилбар гарсан байгаа. Дээр үед ярьж time management, energy management гэж ярьдаг байсан бол одоо тэрний дахиад нэг iteration гараад ирсэн. Арай нэг өөрөөр харж эхэлж байгаа гэж бодож байгаа. Тэгээ тэрнийхээ тухай яриад тэрийг нийтлэл бол бас зүгээр болов гэж бодож байна. Тэгэхээр ирээдүйдээ тий. За Inkballer yay Inkuгийн live яг энэ дараа 6:30-аас үргэлжлээ явна. Акерка Тимур coming back to the live after a while гойсэд байна. За баярлаа. Инх болор бид гур хамт үзэж байна. Hey. Төвшин мод. Thank you. За Бэмбдорч Лауксүрэн time management талаар хэрхэн дадал болгох талаар яриул хүмүүст хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр яг түрүүчийн адилхан ярьж байгаа юмтай адилхан тийм ээ. Time management гэхээс илүү energy management гэж байгаа. Тэгэхдээ тэрнээсээ хайлаа дахиад нэг одоо дараагийн үед тэгэхээр би яг нэг сэдв болгоо хэлээ. Лайв болгоод нийтлэл бичиж тэгээд тэр талаар хэлээ ярья. Тэгэхээр ирээдүйн сэдвүүдийн нэг нь яг болгоё хэлээ. Инх болор гантлаг #90 За манай инх болрын чи #90 гэдэг энэ ийм тавьсан байна. Тэгээд тэрийг энийг одоо монголоор гэдэг юм. Энэ хаштагийг монголоор ир гэсэн юм байгаа. Энэ ир гэдэг нь бид нар Gamma-гийн доор хийж байгаа нэг бараа байгаа. Энэ яг 90 хоногийн дотор зуршил өөрчлөлтөг хувийн програм байгаа шүү. Тэгэхээр энэ талаар бас яа гэвэл дараагийн Inkuгийн live-аас Inkugээс суугаад энэ програмд хамрагдаж болно. Аль хэзээ 6 хүн хамрагдсан явж байгаа. Хувийн гүнзгийрсэн штар нь явж байгаа. Тэгээд энэ ерөөсөө 90 хоногийн дотор таныг муу зуршлаачсан салгаад шин зуршил руу оруулдаг өшөө супер хүн болох чинь тусалдаг юм програм байгаа шүү. За цэгийн дандар Монгол хүн үү гадаад хүн бол хэл сайн сурсан байх шүү. Цэгийн дандар Монгол хүн би бол монголоор яриад би тийм дуудлагатай сонсогдоод байна. Монгол хүн. Окей. Дашним бензин нэрээ өөрчилж байгаа юм байна гэж ойлголоо. Арай жоохон бензин нэрээ өөрчлөхөөсөө гадна за брэнд гэдэг концепт маань тэр чигээр ондоо болж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад үйлчлэгээний маань чиглэл ондоо болж байгаа гэж суурь нь байгаа тийм ээ. Суурьа бид нэр дахиад өөрөөр тодорхой мишнээ дахиад өөрөөр тодорхойлсон гэж байна. Урт хугацааны зорилгоо тэр нь ерөөсөө бид нар өнөөдөр урд нь болохоор илүү entrepreneur гарааны бизнес үүсгэгч нарт зориулсан юм хий гэж боддог байсан бол одоо бид нар үнэхээр зүгээр хувь хүнийг өнөөдөр өөрийнхөө потенциалд нь хүргэх гэдэг зорилготой гарааны бизнес болёо гэж байгаа. Тэгэхээр бид нэр цар хүрээ айгүй өргөн болж хувирж байгаа. Тэгээд хийх үйлчлэгээ маань ондоо болж эхэлж байгаа юм. Гэхдээ олон суурь хэвээр үргэлжлэнэ. За төвшин OT MGL cryptocurrency. За асуулт их байх шүү тийм үү? Дашним одоо окогоол банк дагаж жинхэнэ мэдээлэл авч бай да. Баярлалаа дашним Мистер хүрлээ. Монголоор яриач өөрөө юуны тухай яриад байгаач ойлгохгүй байгаа юм уу да. Монголоор ярьж байх шиг байна. Хүрлээ өөрөө юуныхаа тухай ойлгож байгаа хаа би. Ойлгоод байгаа болохоор яриад байгаа гэж бодож штэ тийм ээ. Бэ Улаанбаяр үндсэн сэдвүүдэд орох уу? За тэгээ үндсэн сэдвээр төвшин OT бензин app юу гэдэг. Бензин app урд нь ерөөсөө мэдлэг дамжуулдаг аппликейшн суурьтайгаар анх хэлжсэн. Одоо тэр үргэлжлэн гэхдээ мэдлэг нь арай ондоо болж байгаа. Хүргэлтийн арга нь ондоо болж байгаа. Батлаг Онол Баяр маркетинг яаж хийх вэ? Мэдээлэл өгөөч. За урдны бензинүүдийг үзээрэй. Тэгээ энэ тусдаа сэдв болсон дээр баг. Сүхбат стартап энэ 5 сард өмнө говьд болсон гэсэн үү? Стартап weekend гэдэг үйл ажиллагаа дөнгөж сая өнгөрсөн 7 хоногт 3 газар болсон байгаа. Өмнө говь одоо болох ч байгаа хаа 5 сарын 10-нд болох ч байгаа хаа 5 сарын 15-нд сая болохоо баруун аймагуудаар яваад ирсэн манай залуучууд 7 хоногт 3 аймгаар
баруун 3 аймгаар яваад ирсэн. 5 сарын 15-нд өмнөгт болно. Сарс weekend гэдэг програм шүү те. Оюун болд Бат Эрдэнэ Кореогоос үзэж байна. За баярлалаа. Анар AIMLab Silicon Valley бүртгүүлээд давуу тал үүсгүү Texas-тай synergy хийхэд Texas-ийн чинь философи нь заавал Silicon Valley байх хэрэггүй гэж үүсгэн байгуулагч хүн заавал Texas Silicon Valley байх ёсгүй гэсэн үндсэн тийм философи юу итгэл үнэмшлэлээр суурилдаг гэдэг утгаараа тэгвэл мэдээж тэнд байснараа гүнзгий технологийн ойртож байгаа давуу тал үүсэх болов гэж бодож байна. Тэг хүмүүс энэ мэдгүй байгаа хүмүүс энэ Anna гэдэг энэ Global Land-ийн үүсгэн байгуулагч чинь нэр баах request яг одоо явуулаарай. Манай үүсгэн байгуулагч энэ ингээд орсон байх шүү. Тэгээд энэ AIMLab гэж юу юм бол та нараа энийг манай үзэгчдэд танилцуулвал өнөөдөр. Окей. За, бэлгүүдээ ганц зэрэг чагт. Yes, thank you. Тийм биш Талтан гэрэл тэнгэр чагт. За, бэлгүүдээ ганц зэрэг бензин ап ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа. Гэхдээ бид нар хаалттай байдлаар байгаа. Зөвхөн хэрэг юу туршилтын төвшөнд явж байгаа. Олон нийтэд бид нар буцааш нээгээгүй байгаа яатлаар 100% итгэлтэй байж чадаагүй байсан. Өөрөө зөвлөдөг юм аа, өөрөө энэ чи хийгээгүй, тэр нь итгэлтэй шиплээгүй. Тэгэл ингээл ажиллаад яваадсан гэсэн үг. Гэхдээ одоо бид нар яг учраа олчихлоо. Одоо айгүй өндөр итгэл үнэмшилтэйгээр урагшлуулна гэж бодож байгаа. Гүн бэлэг бүхий л зүйлийг хийхийн тулд эрүүл бие хэрэгтэй. Та яаж хоолдог вэ? Аль болохоор хэрэгтэй байгаа өөртөө байгаа эрс баялгаа хоолноос авах гэж хичээдэг. Гэхдээ нэг 2 саплемент одоогоор ашиглаж байгаа. Тэгээд хоолыг өөртөө сонирхолтой маш олон төрлийн юмыг хольж иж байгаа. Мэдээж хэрэг аль болохоор эрүүл ногоо сүүлийн үед гурилаас салах гэж үзэж байна. Дааж амар хэцүү байна. Гурилнаас салчих юм бол айгүй том алхам гарна гэж бодож байгаа. Гэхдээ хамгийн хэцүү юм одоо тэр багш юм. Тэгэхээр миний өөрийн ажиллаж байгаа нэг зуршил гурилын хэрэглээг багасгах нэг юм байгаа. Базра сайн уу яаж холбогдох вэ өөртөө чинь бензинээр дамжуулаад бензин амгаар дамжуулж холбож болно. Бас OKD-гээ пэйж байгаа тэргээр дамжуулж холбогдож болно. Instagram-аар дамжуулж холбогдож болно. Номин Чулуун Халиунбаатар сонсогдохгүй байна. Номин Чулуун Халиунбаатараа бүгдээрээ сонсож явах шиг байна. Тэгэхээр өөрийн чинь юм дээр нэг асуудал байх шиг байна. Өөрөөр үзээрэй. Окей. Төвшинбат OT Landman сүүлийн үед юу болж байна? Landman Монголынхан тийм ээ. Тэгээд өшөө одоо том компани Global гэж байгаа. Тэгээд түрүү чи хэлж байгаа бид нар одоо Филиппинд үйл ажиллагаа нэлээд урагшилж байна. Сингапурт олон сонирхолтой зүйлүүдийг хийж байна. Тэгэхээр урагшилсаар байна. Монгол дахь саяхан нэгдүгээр улирлын борлуулалтын үр дүн болон хувьцаатай холбоотой мэдээллүүд пэйжээр дамжиж гарсан байгаа. Тэгэхээр тэрийг нь хэрвээ яг Landman-ыг сонирхож байвал тийшээ орж үзээрэй. Олон улсын түвшиндээ маш том алхмуудыг хийгээд зөрөгтэй бид нар урагшлаад нэлээд том гой зүйлийг хийх гэж оролдож байна. Тэгээ ойрын хугацаанд шинэ мэдээллүүд гарч ирнэ байх гэж бодож байна. 6 сарын дундор Сингапур дахь Монголын удирдлагын үеэр бас бид нар энд том хэмжээний тайлан үр дүнгуудээ гоё тайлбарлаж үзүүлнэ. За, сэдв рүүгээ гяс ороодохыг тэгээд дараачийн асуултуудыг жоохон байж байгаа хариулъя. За өнөөдрийн сэдв энэ тийм ээ. Түрүү би ярьсан. Олон хүн надаас асуудаг. Яг юу их вэ? Яасан дээр би яавал өнөөдөр өөрийнхөө зорилгод нийцдэг, илүү өөртөө итгэлтэй, илүү бүтээмжтэй, илүү юмыг амжуулж чаддаг, хүнтэй ажиллаж чаддаг, мөнгө босгож чаддаг, ийм хүн болох вэ гэх мэт олон юм ярьдаг. Тэгээ энийг хариултыг өгөх айгүй хэцүү яагаад гэвэл энэ том зүйл миний бодлоор айгүй олон чи шаардсан шинэ зуршлууд айгүй хэрэгтэй байдаг. Сэтгхүүн өөрчлөлт айгүй шаардсан байдаг. Mindset гэж ярьдаг. Итгэл үнэмшлүүд байгаа тийм үү? Хандлага байгаа. Эдгээр зүйлүүдийг өөрчилж байж тэгээ дараа нэг бахан мэдлгүүдийг хөрөмжлүүлэх хэрэгтэй, чадваруудыг авах хэрэгтэй. Ингэж яагаад бид нар мэдээж авах вэ? Тэгээд тэр нь айгүй олон юм. Тэгээд ингээ хариулахад хэцүү байдаг болохоор би нэг ботсон юм нь ерөөсөө олон юм яриад лгүүгээр, том юм яриад лгүүгээр нэг хідэн зүйлийг л эхлээд хийлчээ. Тэгээ энэ ялангуяа илүү жоохон залуу хүмүүс зориулсан байх гэж бодож байна. Би энийг хэлж байхдаа илүү надаас асуултдаг оюутан залуучуудаа зориулж бичсэн зүйл байгаа шүү. Тэгээ тэрэн дээр үнсэлж хэлж байгаа шүү. Тэгээд би ерөөсөө ботсон зүйл нь нэг 9 зүйлийг хийдэг болчих. Энэ 9 зүйл гэхдээ надад заримдаа анзаардаг нь түрүү хэлж байгаа. Хэдийгээр залуучууд зориулсан ч гэсэн олон хүмүүсээс гарч ирдэг шүү. Над руу мессеж явуулдаг, надтай холбогдох гэж үздэг, надтай байнга ажилтдаг залуучууд дотор ч гэсэн зарим нь энэ 9 зүйлийг хийдэг юм шиг санагддаг. Тэгээ энэ 9 зүйлийг хийчихвэл миний одоо амьдралстай хамаагүй дээр болон та өөр төвшөнд хүрнэ гэж бодоо. За, олон юм яриад л эхнийх нь цагаа барьж сурах. Энийгстэй хүн болгон хангалттай ярьдаг монголцтой зайл гээл урдаас баг хэлэх ба. Гэтэ нэг юм хэлж байна. Бид нар Монголд байгаа гэдэг шалтгаанаа ашиглаад Монгол цагаараа явна, өглөө өдөр орой уулзъя гэдэг байдлаараа явна гэж боддгийг. Үгүй одоо бид нар зөвхөн Монголын хэл хязгаарт баригдаад ажлаа өөрнүүлээд амьдралаа явуулах
цаг нь өнгөрч гисэн. Би одоо Монголынхоо залуучуудтай кол хийж байхдаа өнөөдөр айгүй хэцүү. Өнөө өглөө өөртөө би номон дээр цуг ажиллаж байгаа бүсгүйтэйгаа бид хоёрын ярьж байгаа зүйл нь ерөөсөө тэр байсан. Хоёулаа 2:30-аас кол хийн гэдээ уулзна гэсэн бол би таныг зарлахна гэсэн бол 2:30-аас л ярих хэрэгтэй байна. Яа тэгэхээр тэрнээс хамаараа миний цагийг өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид нар энэ айгүй энгийн зүйл. Тэгээд би энийг хэрэгжүүлж хэлснээр бидний амьдрал айгүй олон зүйлээр өөр болно гэж байна. Цаг барина гэдэг чинь зүгээр нэг цагтаа ирэхин асуудал биш. Цаг барина гэдэг чинь нөгөө цуг юм хийж байгаа хүнээ хүндлэх асуудал гэж бодож байна. Гэр бүлийнхаа ертөнцийг бодоод үзээрэй. Хэрвээ та нөхөртөөгөө орой 6 цагаас хоол иднэ гэж тохирчоод өөрөө 6 цагаас ирсэн байх чинь нөхөр чинь ирэхгүй байна. Хүүхдээ сургуулаас нь 4-өөс аавна л гэсэн бол очиж авахгүй байх 5-аас авахын хоорондын ялгаа юу вэ? Тэрнээс урсаж гардаг нөлөө, амьдралын бусад нөлөө, бусад одоо давуу тал сул талууд хөвчлэн юу байх вэ гэдгийг бодорой. Цагтаа их юм бол ямар давуу тал үүсвэ? Сул байх юм бол ямар давуу тал үүсвэ? Ажлаа цагт нь дуусгах. Цаг барих чинь энд бас хамааралтай. Цаг барих гэдэг зүгээр нэг уулзалтын цагийг гэхээсээ илүү хий гэсэн цагтаа юмыг хийх. Хийгэл ерөнхийдөө ярьж байгаа шүү. Тэгэхээр цаг барих мангар ингийн. Хэрвээ та тэгээ олон улс руу ярьж байгаа бол та энийг хийхгүй бол хичнээн Монгол байгаад хамаагүй. Гадны хүмүүс Монголд очлоо уулзалт зохион байгууллаа. Цагаа барьж чадахгүй бол тэгэл та аль хэзээ хизээш нэг удаа цаг бариагүй ус болоод нэг бизнесийн юм алдагдахгүй байх гэж мэдээж байхгүй байх л та. Гэхдээ нэг юм амлаж байна. Та тэр хүний нүдэн тэр хүний итгэл үнэмшилд өөрийнхөө тухай маш том мэдээллийг өгчөж байгаа гэсэн үг шүү. Цагаа барихгүй байгаа. Тэгээд тэр байдал нь ямар байгаа тэр цаг руу хандж байгаа хандлага энэ төр чинь та өнөөдөр хэнийг яаж хүндэлдэг вэ? Бусдтай яаж харьцдаг юм? Та юмыг хийн гэсэн үедээ хийдэг юм уу? Хийхгүй гээд хоцорцсныхоо дараа тэрнийхээ төлөө уучлалт гуйдаг юм гоохгүй юм гэх мэт олон зүйлийг харуулдаг шүү. Тэгэхээр цагаа барих эхний сэдв нь ерөөсөө эхний хүмүүсээс гуйж байгаа зүйл нь хүмүүс залуучуудын маань бүгдийн маань хийгээ сурчаасаа гэж аав. Тэгээ цагаа барих гэдгийг хөөе 10 удаагийн 8-д цагаа барьчих 2-д цагаа барихгүй байхыг тооцохгүй шүү. Цагаа барихыг ерөөсөө л юм болгоод авчих хэрэгтэй. Ерөөсөө л цагаа барьдал хүн болчих хэрэгтэй. Амьдрал чинь шал ондоо болно. Би одоо бол яхахгүй миний цагууд бүр сүүлдээ бүр 30 минутаар л болж хувирж байгаа яа гэхээр миний хийдэг ажил хөвчлэн ингээл уцаар ярих хүмүүстэй уулзалт хийх л байна. Тэгэл тэрэн дотор 1-30 минутыг аваад хайчих юм бол би миний өөр босож юм байхгүй болно гэдэг утгаараа хэрвээ би одоо цагаа барихгүй хүнтэй тайрах юм бол тэгэл алхасаал явдаг болчихсон байгаа. Тэгэл яг адилхан шүү. Имэйл явуулах. Өчигдөр явуулна хичээл өнөөдөр өчигдөр явуулаагүй бол тэгэл болоо. Яг л би дараа ч алхмуудаа хүлээхгүй гэдэг утгаараа тэгэхээр энийг зөвлөж байна. За хоёр дахь нь энийг бас хүмүүс олон ярьдаг үгүй гэж хэлж сурах. За ялангуяа залуучуудад зориулж хэлж байна. Тэр нь юу вэ гэхэлэр энэ байна. Бид нар боломж айгүйх нээгдэж байна. Бид нар өнөөдөр бүгдээрээ л нээлттэй юмстай харьцаж эхэлдэг болж байна. Боломж нээлтдэг гэдэг утгаараа хийх юмны боломж айгүйх байна. Хамтарч ажиллаж болох юмны боломж айгүйх байна. Гişin санаанууд айгүйх гарч ирнэ. Энэ болгон дээр бид нар яадаг вэ гэхээр ихэвчлэн сэтгэлийн хөөрлөөрөө хий гэдэг явж. Ялангуяа стартапын ертөнцийн ертөнц гэдэг чинь боломжийн тухай, мөрөөдлийн тухай, сайхан гялгар юмны тухай ярих хэвээр нийгэм байдаг. Тэгвэл энийгээ дагаад бид нар дэндүү их олон юм руу тарах дуртай байдаг. Тэгэхээр үгүй гэж хэлж сурах нь аюул чухлаа. За энэ дээр одоо төрөжин яаж байгаа шин санаа өөрийнхөө зав байхгүй юм дээр завгүй юм дээр үнчээрээ үгүй. Тэг үгүй гэж хэлэх чинь хамгийн хэцүү шүү. Хүмүүс тийм гэж хэлэх хэцүү гэж байдаг. Үгүй гэж хэлэх чинь илүү хэцүү зүйл байдаг. Өөрийнхөө амьдралд нэг илүү зүйлийг оруулахгүй байх, өөрийнхөө амьдралын нэг хийж байгаа зүйлээ болох энэ төр гэдэг чинь өөрөө хамгийн хэцүү зүйл. Нөгөө нэг Нобелийн шагнал хүртсэн удаан сэтг, удаан тунгааж, хурдан сэтг гэдэг ном байгаа. Think slow, think fast гэдэг номны зохиолчийн хэлснээр бид нар юм хожихоос илүү юм алтхаас илүү их айдгаа хүн гэдэг амт тийм байдаг гэж. Тэрнтэй яг л адилхан үгүй гэж хэлэх бидний хамгийн хэцүү шүү гэж хэлж байна. За хоёр дахь нь тэр шүү. Гурав дахь нь энгийн харилцааны чадвартай болох. За харилцааны чадварыг хэлж байна. За харилцааны чадвар гэдгээр communication гэж байна. Би тэрийг ярьж байгаа. Хувь хүний одоо зүгээр ярианы харилцааг зөвхөн ярихгүй байна. Би бүх төрлийн харилцааны чадварыг хэлж байна. За тэгээд энэний хамгийн энгийн жишээг нь хоёрхан юм дээр л хэлж, гурван юмыг хэлээ. Нэг нь утсаар ярьж сурах. Уцаар авлаа. Сайн байна уу? Юу байна? Одоо байн зүгээр л ийдэг байхаас ахуулаад утсан дээр бэлэн байх. За уцаар ярих үедээ утасныхаа яриаг тухайн нөхцөл байдалд нь тохируулж удаан юм уу, урт юм уу, богинохон болгох, уучлалах, баярлаа гэж хэлэх. Уцаа яриагаа дуусан гутаа болсон уу энэ төр гэдгээ хэлээд тэгээд уцаа тавих. Тэгэхгүй ингээ ярьж байхгүй чинь яасан бэ яах вэ? Тэгснээ гинт хүн рүү өнөөдөр
гинт миний одоо өнгөрсөн 7 хоног миний уцыг аваад гинт залгацсан. Ингээл уц залгаад байгаа. Тэгээ би ойлгохгүй ингээд за эн чи юу үлээ гэж одоо тэгээ нэг юм ойлгох хэрэгтэй. Буцаад нөгөө цагаа барих гэдэгтэй адилхан би тэр уцаар ярих цагийг нэг өөр юм зарцуулсан байна. Бусад хүмүүс ч гэсэн яг л адилхан тийм байна. Уцаар ярих гэдэг чинь зүгээр зоргоороо хүн рүү яриад тэрж харилцах юм биш. Уцаар ярих чинь бас л адилхан. Биеэрээ нүдэрээ уулзаж байхдаа адилхан. Биеэрээ уулзаж байхдаа яг адилхан. Тэрэн дээр бас яг харилцах аргууд байгаа. Уцаар яриад сурчих. За нэг тийм. Хоёр дахь нь амар том зүйл. Энэ дээр тэгээ нэлээд жоохон цаг шаардах хэрэгтэй байна. Имэйл бичээд сурах. За бүр энэ дээр би урд нь лайв хийсэн байгаа. Тэгээ энэ талаар олон ярьсан байгаа. Имэйл бичнэ гэдэг бол одоо бидний ашигладаг хамгийн том харилцааны хэлбэрүүдийн нэг нь болоод хувирчихсан. Гэтэл өнөөдөр бид нар тэрийг зөв хийх тал дээр зарцуулж байгаа энерги маань хүмүүс бараг байхгүй байгаа. Биднэрт бараг яг үннийг хэлэхэд имэйл бичих сургууль хэрэгтэй байгаа. Имэйлийн гарчгийг яаж тавих уу гэдэг дээр биднэрт бүр 10 цагийн лекц хэрэгтэй байна. За тэгэнгუутаа имэйлийнхаа хаягийг яаж үүсгэх үү гэдэг. Sexy boy 65 энэ гэсэн хаягтай хүмүүс. Яг үгүй комментэр гэсэн хаягтай хүмүүс одоо болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ болгон дээр бид нар айгүй сургалт хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй. Энэ тэгээд өөрөө айгүй чухал харилцааны хэлбэр болчихсон болохоор бид нэр зөв ашиглаж хэрэгтэй байна. Имэйлийн дээт л одоо нээлт, хай, нэр таслал энэ болгон чинь одоо горим эн чинь өнөөдөр дээрүүд одоо захаа бичгээд муухай бичсэн байдал, зөв бичсэн байдал гэж ямар чухал, ямар хүндэтгэл, ямар тэр хүний нүүр царайг харуулж ядгийн төлөөллийг энэ төр харуулж ядгийнтэй яг адилхан имэйлийн жин одоо тийм болчихсон байна. Тэгэхээр имэйлээр харилцаж сурах, хүн рүү буцааж хариулахдаа яаж ярих вэ? Имэйлийнхээ агуулгыг хизээ оруулах, имэйлийн урт ямар байх вэ? Имэйл дээр ашигладаг үгийн сонголтууд ямар байх вэ? Кирилл үгээр бичих үү, монгол үгээр бичих үү, том үсэг ашиглах уу, жижиг үсэг ашиглах уу гэх мэтэр олон зүйл байна. Тэгэхээр 3 дахь зүйл нэ. Уцаар ярих байсан. 2 дахь нь имэйлээр харьцах байна. За 3 дахь нь энэ нэг одоо сүүлийн үед бас ашиглагдаж байгаа мессенжерүүдийг ашиглаж байгаа. Facebook Messenger байж болно, WhatsApp байж болно, Viber байж болно. Тэгээ өөр одоо юу байна? WeChat байж болно. Тэрийг ашиглаж сурна гэдэг чинь өөрөө бас там айгүй том хэрэгслүүдийн Slack. Өнөөдөр Slack дээр ихэнх Америкийн бизнесүүдийн олон нь одоо явагдаж байна. Тэгэхээр өнөөдөр энийг бас зөв ашиглаж сурах гэдэг бол энэ дээр одоо зүгээр л өнөөдөр хүнээс юм асуух гэж байгаа бол эхлээд юу гэж бичих өнтер гэдэг чинь маш том учиртай гэдгийг бид нар мэдсээр байжээч тэрийг тэгж чухалчилж хайрцаж авч үздэг. Тэгэхээр 2 дахь, 3 дахь зөвлөгөө нь энэ байна. Харилцааны чадвартай болоод хэл гэж. Энэ дээр нэлээд хідэн сурах зүйлүүд байна. Гэхдээ сурчих юм бол бас яг адилхан. Та өнөөдөр өөрийгөө илэрхийлж байгаа байдал, өөрийгөө хүн төлөөлж харуулж байгаа байдал. За тэгээд тэнцэнсээ тийм ээ дараалаад таны дараачийн одоо мэрэгжлийн байдал, идэвхтэй байдал, хариуцлагатай байдал энэ төр чинь шал өөр болж хувирна гэж хэлмээр байна. За яг энэтэй холбоотой 4 дахь юм бэлтгэлтэй байх гэж байгаа. Бэлтгэлтэй байх гэдэг дээр би юу гэж ярьж байна вэ гэхээр ерөөсөө л та юмд жоохон төрүүлж бэлтгэлтэй хандаач л гэж байгаа. Юунд? Уулзалт. Уцаар ярих. Түрүү чинь бүх юм байж болно. Зүгээр өнөөдөр өдрийн цай нэг хүнтэй идэх гээд ирж байгаа юм бол тэрэндээ бэлтээч. Надаас юм асуух гэж ирж байгаа бол тэрэндээ бэлтээч. Асуултаа бэлдээд ирээч. Үйл ажиллагаанд орж байгаа, ажлын ярилцлаганд суух гэж байгаа бол тэрэндээ бэлдээд ирээч. Юмаа танилцуулах гэж ирж байгаа бол тэрэндээ бэлдээд ирээч. Тэгэхээр ерөөсөө хийх гээд байгаа зүйл нь өмнө нь нэг 30 минут л зарцуулж. Тэгэл тэрэндээ бэлдэж. Би нэг юм хэлье. Манай одоо олон одоо стартап Монголоос хуулаад хит хитэн гарааны компаниуд одоо ингээд компаниуд ажиллуулж байхад ингээд менежерүүдийн анзаарангууд өнөөдөр менежерүүд нь хурал айгүй их зохион байгуул. Тэдээс хуралтай, эдээс хуралтай. Тинчээс дахиад энийг айгүй гоё супер найс тэгж хуралдах ёстой бид нар. Гэхдээ өнөөдөр өөрсдөө хуралдаа бэлтгэлгүй ирсэн байдаг. Ажилчид нь бэлтгэлгүй ирсэн байдаг. Тэгээд тэр дараачийн хуралчин болно богино хугацаанд маш их золон зүйлийг шийдэл гаргах ёстой байдал бэлтгэлгүй байдлаас болоод тэр цагууд нь өөрсдөө цагийн одоо зүгээр л үрсэн байдал болж хувираад өгөөжгүй, бүтээмжгүй цаг болж хувирсан байдал. Тэгэл энэ одоо маш энгийн жишээ. Зүгээр л өнөөдөр та захиралтайгаа 30 минут аваад уулзах чавал зүгээр л өмнө нь нэг 20 минут өөрийнхөө ширээний ард суугаад за би энэ үнтэй ийм яриа шүүгээ нэг цаасан дээр нэг 3 юм бичээд эсвэл гар утсан дээр тэмдэглэчээл орох асуудал байна. Би
Би нэг хүнтэй өнөөдөр уцаар ярих гэж байгаа. Одоо би яг Хонконг нэг хүн шинэ хүн ажилд авч байгаа. Тэр хүнтэйгээ уцаар ярихаа өмнө би нэг заавал нэг 15 минут 20 минут өмнө нь би тэр хүнтэй ярьсан бүх ярилцааныхаа түүхийг уншина. За тэгээд тэр хүнийхээ тухай мэдэх ёстой юмнуудыг мэднэ. Тэгээд би тэрэн дээр үндэслээд энэ хүнээс ярилцлага авахдаа би одоо ямар мэдээлэл нь ямар надад байгаа, ямар мэдээлэл надад байхгүй гэх жоохон бэлтгэлэл хийх асуудлыг ярьж байна. Маш энгийн зүйл бүгдээр мэдж байгаа бид нар хийх ёстойгоо гэхдээ ерөөсөө хийдэггүй. Хийчих юм бол амьдрал дахиад адилхан 10 дахин сайжрах болов гэж бодож байна. За 5 дахь зүйл нь тэгээ эндээ зогсъё. 5 дахь зүйл. 5 дахь зүйл нь болохоор маш адилхан энгийн бас тэгтээ аюул чухал одоо яг имэйл шиг аюул чухал болсон зүйл. Тэр нь надад харуулъя. Бидний амь амьдрал миний одоо чинь одоо яг бүр амь амьдрал гэж бодож байна. Тэр нь ерөөсөө бид нар өнөөдөр энэ нэг зүйлийг ашиглаж сурах. Календар ашиглаж сурах. Календарыг өнөөдөр заавал завгүй хүмүүсийн л ашигладаг зүйл биш. Календар гэдэг бол зүгээр л та юмаа төлөвлөдөг хүн үгүй юу? Та бусдыг хүндэлдэг хүн үгүй юу? Та өөрийгөө хүндэлдэг хүн үгүй юу? Та бүтээнчтэй байхыг хүсдэг хүн үгүй юу гэх мэтийн айгүй том жишээ болж байна. Календар ашиглаж сурна гэдэг маань зүгээр уулзалтанд зориулж календар ашиглахыг хэлж байгаа юм шиг. Календар ашиглахаар хүмүүс дандаа тэрийг л боддог. Үгүй ээ. Календар ашиглаж сурна гэдэг чинь та өөрөө зохион байгуулалттай байж сурахыг л хэлж байгаа. Өглөө босоод амар ашигладаг хүмүүс бол 30 минут болгон дээр зориг тавина календар дээр. Өглөө 30-д тэрийг хийнэ. Өглөө та morning routine гэж сонсчихсан бол өглөө болгон мундаг өндөр бүтээмжтэй хүмүүсийн хийдэг нэг зүйл байдаг. Тэр нь бүр яг 90 минутын блокийг ингээд түгчсэн байдаг. Тэр 90 минуттай юу ихэж мэддэг. Миний хувьд би 45 минутын имэйл блокуудыг бүр заавал өдрийн турш би 30 минутаас 1 цагийн коллуудын блокуудыг байн үүсгэж явна. Та харж байгаа. Би өөрийнхөө ажлын юмнаас гадна хувь хүнийхээ юмнуудыг ч гэсэн календарууд дээр тавьж эхэлнэ. Ингэснээрээ би ирээдүйд өөрөө нэгт би маш өндөр түвшинд хамаагүй бүтээмжтэй болох тал руу айгүй том алхам хийгдэж эхэлнэ. Зохион байгуулалтанд орж эхэлнэ. Ингэснээрээ миний сэтгэл зүйн эрүүл мэнд хүртэл шал ондоо болж хувирна. Би өдрөө дуусаад бүтэн календар амжилттай дуусны дараа бол би ямар сайхан юм амжуулваа гэдэг сэтгэл хангалуун байдал шал ондоо. Тэгээд ирэнгуут чинь би нөгөө нэг босод үүсгэн байгуулагчийг бодвол бууж өгөхгүй яваад байх чадвар надад тэрэн дотроос гарч. Тэрийгээ дагаад миний нөгөө 6 химийн бодис чинь биеийн дотор ялгарч байгаа тийм ээ. Тэр яг энийгээ дагаад энэ зохион байгуулалттай байснараа би өнөөдөр маш олон давуу талуудыг бий болж байгаа гэж байгаа шүү. Тэгэхээр календар ашиглаж сурах. За мэдээж хэрэг тэгээ календарыг өөр хүнтэй нөгөө уулзалт зохион байгуулалттай ашиглах тэр бол айгүй энгийн зүйл. Гэтэ бас яг адилхан заримдаа миний бодлоор энэ дээр бүр яг буцаад имэйлийн сургууль гэдэг шиг календарын сургууль бас айгүй хэрэгтэй болов гэж байна. Сургууль гэснээс Монголд Google App-ыг ашиглах сургалт явагддгийг та хэд мэдж байгаа. Data.com-оос зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр хэрвээ энийг өшөө гоё ашигладаг энэ төр болоё гэвэл хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө хэлжээ. Гарааны бизнес авч явж байгаа юу? Эсвэл өөр одоо компанид орох уу? За тэгээ олон улс руу гарч ажиллая. Олон улсын хүмүүстэй ажиллая гэж бодож байгаа хүмүүс энэ саяны энэ 2 3 нэг имэйл ашиглаж сурах, хүнтэй уцаар ярьж сурах, календар ашиглаж сурах зүйлүүдийг бүрт хамгийн доод түвшний чаддаг байх ёстой чадвар. Ингээл амар өндөр түвшний юм яриад байдаг. Гэтэл өнөөдөр эдгээрийг чадахгүй бол цаашлаад бүтэхгүй барахгүй би нэг юм амлаж байна. Тэр ажилд яаж хийж байгаа орцсон ч гэсэн сар 2 сарын дараа эднэрийг хэрвээ хэрэгжүүлээд тэдний түвшинд ашигладаг болохгүй бол тэр ажил та тэнцэхгүй. Тэр юм хийгээ яваад чадахгүй. Тэр энийг хэлж байгаа 5 дахь зүйл нь сая хэллээ. Календар ашиглаж сурхаа. Оюутнууд зүгээр л хичээлийн цагийн хуваараа календар дээр тавиал сурч. Тэгвэл чи өнөөдөр хичээлээсээ хоцрохгүй хичээлдээ цагт нь ирнэ. Гэрийн даалгаврынхаа цагийг хүртэл өөрийнхөө хийх цагаа хүртэл тэрэн дээр ном унших цагаа хүртэл календар дээр тавьж байгаа. Эхэндээ аюу хэцүү зуршил. Гэхдээ хэрвээ хийгээ сурч юмаас та үнэхээр амьдралыг чи ондоо болгох ийм зуршил шүү. За, өнөөдрийн сэдв болж байгаа гэж бодож байна. Саяны тавьсан зүйлүүдийг өшөө яг ингээ хараад үзэх юм бол маргааш өглөө нийтл болоод миний медиум дээр тавигдсан байна. Тэгэхээр та өшөө задлж уншаад яаж болно танилцж болно. Тэгээ эсвэл тэрэн дээр би ингээ тавьсан байх болно. За бидээс асуултууд руу буцаад орлоо шүү. Одоо цаг 6 цаг 20 минут болж байгаа. Тэгэхээр 10 минут дээр өнөөдрийн лайв дуусна.
Хэрэгтэй юм ярьж байгаа. Хэрэгтэй юм ярьж байвал ингээд дараад өгөөрэй. Өнөөдрийн лайв таалагдж байгаа бол тийм ээ лайв болж байна гэж бол шеэрлээд өгөөрэй. Би энийг өшөө олон хүрээсээ үзээсээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр надад тэгж туслаарай. Би ингээд та бүхэнтэй хуваалцж байна. Тэгэхээр тэдний хариуд надад энийг ингэж дарж өгөөд ингээд шеэрлээд өгөөрэй. За асуулт. Алтан гэрэл тэнгэр шилдэг 100 компанид Монголоос оруулах гэж байгаа гэх шиг болсон. 5 сарын 7-нд стартапын тэмцээн зохиогдоод төрүүлснийг нь Монголоос гарсан шилдэг 100-д оруулна гэсэн үг үү? Танайд ямар ашигтай вэ? За энэ нь болохоор E27 гэдэг Сингапурын компанитай хамтарч хийж байгаа. Бидний энэ жилийн зорилго болохоор Монголоос амжилттай олон компанийг олон улсад гаргахад нь туслах гэсэн том зорилгыг өмнөө тавьсан. Тэрнийхээ хүрээнд бид олон зүйлийг хийж байгаа. Тэрний нэг нь Echelon гэдэг Сингапурт болох 6 сард болох том технологийн конференц дээр Монголын компанийг авчрах ажил дээр ажиллаж байгаа. Тэгээд тэрний хүрээндээ бид нар Монголоос Азийн шилдэг 100 компанид оруулах тэмцээний Монгол дахьыг нь 5 сарын 7-ны орой зохион байгуулна. Тэгээд би өөрөө очсон байна гэж хэлсэн. E27-гийн үүсгэн байгуулагч очино. Тэгж шалгаруулнаа. Тэгээд бид нар тэнцээ 10 Монголын гарааны компанийг сонгож урьж авчирч тэгээд тэмцээний зохион демо дэй болно гэсэн. Компаниуд pitch хийн, найраагаа хийн. Тэгээд тэмцээнээс нь сонгож явуулж байгаа шүү. Тэгээ энэ талаар мэдээлэл авъя гэвэл Алтан гэрлээ Startup Mongolia пэйж руу ороорой. Тинчээ бүх мэдээллүүд ивентийн тухай юмнууд бэлэн байгаа. Гэхдээ ивент 5 сарын 7-нд болно. Амарлан бол 9 зүйл нь юу вэ? Тийм TEDx тухай таны бодол. 9 зүйлийг би одоо ярьж байна. Тэгээ бичиж явахдаа тийм гэж батсан юм. TEDx тухай таны бодол. TEDx айгуугаа ивент шүү дээ, тийм үү? Яхахгүй нөгөө нэг ideas worth sharing баха тий. Слоган нь юу гэсэн үг гэхээр хүмүүстэй хуваалцахад бүр хуваалцвал тохирох мэдлгүүд гэсэн үг. Эсвэл санаанууд гэсэн үг тий. Айгуу гой зүйлүүдийг нэгтгсэн байдлаар хүмүүст айгуу гой мэдлгүүдийг хүргэх зохион байгуулалттай олон улсын модель. Тэгээд одоо Улаанбаатар нь утгагүй зохион байгуулагдаж байгаа. Тэгээ Улаанбаатар дээр нэрээ түрүү энэ манай Анд Global-ийн маань үүсгэн байгуулагч Анар TEDx Улаанбаатар дээр орох байгаа гэсэн шүү. Би нууц мэдээлэл сая зарлалчгүй яав. Тэгэхээр очиж үзээрэй. TEDx-ийн гоё юм те богино хугацаанд их мэдлэг даунлоод хийх боломж гардгаа гэж бодож байна. За өнөр заяа Владимир гоё сэдв байна. Үнэхээр тулгамдж байгаа асуудал. Тэгэхээр 5 зүйлийг хэлсэн байгаа. Баярлалаа өнөр заяа. Тэгээд бүгдэнд нь хэлэх зүйл нь саяны 5 зүйлийг л хийчих. Том юм биш. Энэ 5 зүйлийг л хийдэг болчих. Эндээ бүр яг нэг энерги зарцуулаа, шинэ мэдлэг, шинэ хэл сурж байгаа юм шиг энэ 5 зүйлийг л амар сайн хийдэг болчих. Тэгээ би нэг зүйлийг өстө бүр амар амлаж байна. Энэ 5 зүйлийг хийгээл сурчих юм бол таны амьд шал өөр төвшөнд орно л гэж хэлмээр хэлж байна. Бүр амлаж байна. Тэнгис Батбаяр ямар имэйл хамгийн дайжгүй гэж бодож байна вэ? Gmail юм да тийм үү? Яхахгүй одоо. Гэхдээ өнөөдөр сүүлийн үед гараад байгаа Google-ийн одоо энэ data privacy дээр гарч байгаа issue бас сонирхолтой санагдаж байна. Гэхдээ уул нь Gmail айгүй өндөр юутай хамгаалттай, дээрэс нь хэмжээ айгүй сайн, тохиромж сайн, бас бүх юмтай ажиллаж болдог. Бид нэр олон бүх баг компаниуд дээр миний ажилтдаг бүх компаниуд дээр бид нэр Google Apps-ийн ашигладаг, Gmail-ийг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр тэрийг л ашигладаг. Тэгэхдээ тэрнээс гадна нэг хэд хэдэн бас жижиг серверүүдийг ашигладаг. Тэгэл Gmail нь ер нь хамгийн гайгүй юм шиг байна. Бэлгүүдээ ган зэрэг mail биш, email шүү залуусаа. Mail бол шуудан, email гэдэг нь цахим шуудан. Ялгахгүй бол асуудал гардаг, танд хэрэгтэй. За тийм баярлалаа бэлгүүдээ ган зэрэг. Тэгээ ер нь одоо сүүлийн үед бид нэр email гэхгүйгээр mail гэж ярьдаг тийм ээ. Mail гэдэг нь email гэж байгаа. Харин нөгөө snail mail гэж ярьдаг буюу одоо энэ англиар болохоор тэгж ярьдаг шуудангаар MB захиаг энэ бүр тусна ингэж тодорхойлж ярьдаг болсон те сүүлийн үед mail гэхээр email болж байгаа шүү дээ email ярьж байгаа шүү дээ email ярьж байгаа Автоматар Б Yahoo yes саяна Gmail зүгээр хаа тийм ээ Gmail за бэлгүүнээ ганц зэрэг Yahoo маш их хактуулж дата алддаг Google буюу Gmail хамгийн дэжвэ за ашгүй гой дээр бусд нь бас хариулаа тэгээрээ өөр гой серверийн санаа энэ төр байл хилээд байгаарай нэг нэгэндээ. За Messenger руу yes яг үнэн ер нь Google-ийн бүтээгдэхүүнүүд дайжгүй Google Calendar, Google Keep, Gmail, Contacts Google right? Yes Google. Тэгэхээр бүгдийг бид нар одоо ашигладаг. Долгионхээ ус уухтаа сонгохдоо ямар шаардлага тавьдаг вэ? Аим шиг асуудалгүй, эрүүл, хямдхан. That's it. Answer Nemka маш том эрхий хуруу.
За баярлалаа. Төвшин одоо үнэхээр сайхан сэдв байна. Баярлалаа. За ашиг баярлалаа. За таалагдаад байгаагаар шеэрлээд байгаарай. Ингээд дараад байгаарай. Энэ эрхээ өрөө дутна гэж байхгүй штэ. Ингээд байгаарай. Тэгээ олон хүмүүст хүргээрэй. Инх болор гантлаг technology education design, technology education entertainment design тэдийн тухай ярьж байгаа шүү тийм. За эсвэл хэ лайваас хоцорчлоо ямар таван зүйл вэ? Дахиад хэлээд өгөөч болох уу гинэ. Эсвэл хэ энэ маргааш нийтлэл болго блог пост болоо маргааш өглөө тавигдана. Тэгэхээр тэгж уншаарай. Тэгээд өшөө дэлгэнгүй авч болно. Би одоо дараачийн 4 минутаас дуртаад өнгөрөх гээд үзье тийм ээ. Ундрал бачааргал чухам яг бидэнд хэрэгтэй дадал шүү. Thanks man. За зүгээр. Би айгу чухам гэдэг нь айгу чухам болж ярьж. За 5 дахь нь ярьсан бэлтгэлт календар ашиглаж сурах. Амьдралаа өөрчлөхийг зүгээр л календар ашиглаад сурчих төрөж хэлдэг. Зөвхөн хүнтэй уулзалтын тухай ярьж байгаа. Өдөр тутмын юмдаа зохион байгуулалтаа байгаа сурчгаал гэсэн үг шүү дээ. За номер 6. Энэ илүү жоохон Монгол Азад илүү тохирсон зөвлөгөө гэж бодож яхаар барууны оронд бид нар илүү энэ одоо зуршил болоод тогтцсон зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхлээр баярлаа гэж хэлж сурах, уучлаарай гэж хэлж сурах, мэдлэл сурах. 3 амар юм зүйл. Зүгээр л баярлаа гэж хэлээд сурчих. Уучлаарай гэж хэлээл сурчих. Тэгээд тэрэн дээр хэтрүүлж ашиглах юм байна. Бага ашиглах зүйл байна. Тэгээ би нэг юм амч тэрний үг гэхээр өнөөдөр 2-3 хүн хоорондоо бизнес уулзалт хийж байхдаа уучлаарай гэдэг үгийг зөв хэлснээс болоод буруу хэлснээс болоод баярлаа гэдэг зүйлийг талархлаа хэрхэн илэрхийлснээс болоод тэр тухайн бизнес хийхдэггүй байх юм маш олон болдгийг шүү гэж хэлмээр. Уучлаарай баярлаа гэхээр нэг сүртэй тэгээл яавал гэж бодож байна. Би нэг юм амлаж байна. Зүгээр л өнөөдөр та хүнд ийдэг харагдах, хүнтэй үн сэтгэлээсээ өөрийнхөө талархлыг илэрхийлж сурах, эсвэл өөрөө уучлаарай гэдэг юм уучлалт гуйх гэсэн энэ 2 зүйлээс та маш чухал. Өнөөдөр та нэлээд том дийл хийх гээд хүнтэй орж явахдаа өглөөний мэд гэж мэдлэх, юу байна гэж хэлэх, тийм ээ, ёо гэж хэлэх гэх мэтийн ялгаанаас таны маш том одоо байр суурь, тийм ээ, боломж магадлалын өөрчлөлт үүсэж байгааг бид ойлгох хэрэгтэй хэлээ. Уучлаарай, баярлалаа, тийм ээ, мэдлэх гэсэн 3 зүйлийг зөв яриад хийгээ сурчаач гэж хэлмээр байна. За саяных 6 дахь нь байлаа шүү. За дараачих нь 9 биш юм биш үү, би 8 биш үү. 8 дахь нь 7 дахь нь гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө танилцуулж сурах. За энэ айгүй ингээ. Одоо энэ нэг би түр хэлсэн шүү дээ. Миний энэ гарч ирж байгаа зөвлөгөө нь болохоор надтай хүмүүс харьцаж байгаа дээр үндэслэж гарч ирж байгаа зөвлөгөө шүү. Олон юм ярих байл чи нэг хэдэн зүйлийг хийдэг болчих гээд би гялс ингээ маш тодорхой зүйлүүдийг л ярих гэж бодлоо. Тэрэн дээр би өөрийгөө танилцуулж сурах. Энэ ч айгүй чухал гэж. За тэгээ өөрийгөө танилцуулахаас гадна өөрийнхөө хийж байгаа юмыг танилцуулаад сурчих гэж. Бид нөгөө найраа гэдэг зүйлийг айгүй хэрдэг. Пич гэдэг. Гэхдээ өнөөдөр хувь хүнийхээ пичийг хүртэл бид нар хийх дээр айгүй хэцүү байдаг. Тэгээ энийг давтах хэрэгтэй гэж бодож байна. Найраа гэдэг чинь найраа, танилцуулах гэдэг чинь танилцуулах. Тэгэхээр та өнөөдөр за чи хэм бэ? Чи юу хийдэг вэ гэд ингээл Монголд хүмүүс нэгнээсээ дандаа асуудаг. Сайн байна уу? Та хэм бэ? Та юу хийдэг вэ гэж дандаа асуудаг. Яг тэгэхэд л нэг ингээл хариулчих чадвар өнөөдөр үнэхээр ховор байдаг шүү. За би ер нь бол тэ ингэдэг гэлтгснээр уурн гарч ирэл, эмоцн гарч ирэл, тэгэл хэрэггүй мэдээл, хэрэгтэй мэдээл хоцорж ирэл, тэгэл нэг өнөөдрийн уулзалтын зорилго маань алдагдаж эхлээд тэгэл яг өнөөдрийн бид хоёрын уулзалтанд зориулж ямар мэдээллийг өгөх ёстой вэ? Ямарыг хайчвал зүгээр вэ гэдэг юм бүгдээрээ ингэж толгоноос гарч эхлээл тэгэл дуустдаг. Тэгэл сүүлдээ нөгөө сонсож байгаа хүн ч өөрөө мэдээд нөгөө ярьжсэн хүн ч гэсэн өөрийнхөө тухай шинэ ухаарлал энэ төр ойлгох мэтэр хэзүүлээ. Тэгэхээр өөрийгөө богино хугацаанд маш товч тодорхой тухайн орчин, тухайн хүндэн зориулаад танилцуулж сурах. Нэрээ зөв хэлж сурах. Нэрээ заримдаа одоо тэр нөгөө овг мог одоо тэг юу гэдэг түүхтэй холбоотой янз бүрийн ярьж тэр одоо хэрэгтэй гэж байна. Гэхдээ ер нь ихэд бол баг хэрэггүй байх гэж байна. Гэх мэтэр тэгэл юу хийдгүү, нас, хүүхэд, гэр бүл одоо ярих хэвээр юмнууд юу байна? Ямар ажил, ямар мэдлэг, ямар урдны туршлага энэ төр гэдэг зүйлээ зөв ярьж сурах энэ төр. Бид нар одоо гарааны бизнесийн найран дээр энэ тухай олон ярьдаг. Тэрнтэй яг л адилхан өөрийгөө танилцуулах дээр ч гэсэн олон зүйл байна. Энийг сорно гэдэг чинь айгүй чухал. Маш их цаг хэмнэн, маш их хэмжээгээр та нөгөө ярианы суурийг тавина. Анхны first impression гэж ярьдаг тэр анхны үзмжээ та үүсгэх эхний боломж чинь өнөөдөр мэдлэл дараа чи ярих юм чинь
анх удаа шинэ үнэтэй танилцуулж өөрийгөө танилцуулж сурахаас эхэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийгөө танилцуулж. Яг тэрнтэй адилхан хийх гэж байгаа юмныхаа тухай танилцуулга хийж сурах. Зүгээр л өнөөдөр хоёлаа энэний тухай яриа гэж бол би өнөөдөр энэний тухай тантай яриа. Гэхдээ энэний тодорхой юмны тухай яриа гэдэгтээ яг л адилхан тэрийг мэдлэхгүй байдлаар ингээ хийх чадвар. Энэ ингээ хэлэхэд өөрийгөө танилцуулах нь илүү амархан баг, тэрийг ядаж сурчвал өөрийнхөө тухай ярих хэвээр юмнуудаа мэддэг, тэрийг юу гэж хэлвэл ямар үгээр хэлвэл зүгээр гэдгийг мэддэг болчдөг. Тэгээ өөрийнхөө давуу талыг хэлж чаддаг болох нь илүү өөр чинь хэрэгтэй амархан баг. За юмаа танилцуулж сурах гэдэг нь илүү жоохон цаг шаардна, энэ нөгөө борлуулалтын чадвар гэж бодож байна. Тэгээ энэ дээр нь яхахгүй заримдаа сургалт мэрэгжлийн хүмүүс тэр болж хувирсан байдаг. Тэгэхээр өөрийгөө танилцуулж сурхаа гэж байгаа. За нөгөөх нь болохоор сонсож сурах. Сүүлийнх нь энэ. Сонсож сурах. Ерөөсөө л бид нар өнөөдөр харамсалтай нэг сонирхолтой хоёр юм болдог юм шиг байна. Хүмүүс мэдлэг юм мэдэх тусмаа нэг нь болохоор бид нэр юм мэдэх тусмаа би өндөр мэдлэгтэй болж байна гэдэг хийсвэр хуурамч юм шиг итгэл үнэмшил. Нөгөөх нь болохоор яг боддоор олон юм мэдэх тусам. Тэгээ энэ хоёрын хооронд ялгаа юу болдог вэ гэхээр хуурамчаар ч юм уу тийм өнгөцгөн мэдлэгтэй хүмүүс нь тэрийг шууд ингээд хайчих гад байдаг те. Тэгээд нөгөө ярьдаг штэ би юм мэдэх тусмаа юу ч мэддэггүй ойлгож байна гэдгийг яг үнэн болов гэж бодож байна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр мэдлэг өндөртэй хүн болох тусмаа хүмүүс яадаг вэ гэхээр илүү бусдаас илүү их юм сурах хэрэгтэй гэж мэдчих авдаг. Тэгээд тийм хүмүүс ингээд уулзалт хийж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаа байдал ч юм уу юм хийж байгаа байдлыг харангуут сонсох чадвар үнэхээр мундаг байдаг. Юмны зүрхэнд нь онж хэлэх, зөвлөгөө өгөх чинь суурь зүрхийн мэдэх, зүрхийн хаана байна таних, зүрхийн ямар юм мэдэх, зүрхийн яаж хатгуул зүгээрөө гэдгээ мэдэх байгаа. Тэгээд тэрийг авах ганц арга нь юм сурах буюу сонсох. Бид нар сонсож явах үедээ л юм сурдаг. Ярьж явах үедээ юм сурах ховор бах. Тэгтээ яг заримдаа нэг personal therapy шиг юм болох үед тийм үү те. Хэлэх гээд байгаа. Ерөөсөө сонсох. Тэгээ энэ сонсох дээр би бүр нэг удаан амар ийм болж хувирхийг хэлж байгаа юм биш. Зүгээр л нэг дахиад нэг 30 секунд, дахиад нэг ганцхан минут, дахиад нэг 2 минут. Бүр заримдаа эхлээд энэ зуршлыг тавхандууд баг тэр нь ч хэцүү байж байгаа. Ерөөсөө өөр илүү төв юм ярихгүй ганцхан минут л сонсъё гэдэг. За энэ юу наа? Ингээд уусъя. 8 зүйлийг хийж сурцгаая бүгдээр олон юм яриад байхгүй. Энээс гадна олон зүйлийг мэдээж байгаа бах тийм амжилтанд хүрэхэд бол ихтэй хэдийн нэг 8 зүйлийг хийгээ сурчвал миний бодлоор шал өөр төвшөнд орно бах гэж болж байна. Тэгэхээр энийг ингээ хуваалцаж байна. Маргааш өглөө блог болж тавигдана. Тэгэхээр уншаарай, танилцаарай, үзээрэй. Medium дээр тавигдана. 7 хоногоо ирч хүчтэй, амжилттай, бүтээмжтэй, үр өгөөчтэй дуусгацгаарай. Тэгээд нэг цаг надтай ингээд суусанд баярлалаа, асуулт суусанд баярлалаа. Тэгээд сайн хамсгаар дараа 7 хоног болсон. За баярлалаа. За тэгээд энэ өдрөө амжилттай өнгөрүүлээрэй. Нэг ч гэсэн хэрэгтэй ямиг сонсуулсан байх гэж найдаж байна. Хөдөлмөрлж явах үед хүрх газар мөрөөдлөөр л хязгаарлагддаг гэж би дандаа ярьдаг. Тэгэхээр эрч хүчтэй урагшаа өөрийнхөө амьдралыг бүтээцгээе. Баяр таа.